зураг харуулчих юмсан гэж бодож исэн гэсэн. Netflix-ийн нэвтрүүлэгт ямар мэдрэл муутай амт юм бэ гэж шууд бодсон. За хүүхдий чинь аваад эхнэрээ чинь ингээд аварч ах чинь чичт ямар мэдрэл муутай гарвэ гэж шууд дотроо хараасан. За. Hi YouTube. Hi YouTube. За шинэ бичлэгтэй давтай морил энэ удаагийн бичлэг бол Ужинго Game 3. Алдарт кино маань гараад дууслаа. 6 анги бүгднгийн сайхан Netflix цацаж өгвөл ямар ч сайхан байв. За тэгээд шууд ярианд орцгоё. Би та бүхэнд хэлдэг штэ тий. Ер нь бол нэг иймэрхүү сэдвээр ярихад ер нь бүх ютуберүүд л яриад дууссан байдаг. Гоё юмуудын түүгээд ярьсан байдаг. Би тэгэхээр тавтаж ер нь ярих айгу дурггүй. Тийм болохоор хайж агаад айгу сонирхолтой. За тэгээ бусад ютуберүүдийн яриаггүй. Тэгээ та бүхний мэдүүл илүү сонирхолтой гэсэн юмнуудыг түүсэн. Та хэд маань ч гэсэн комент бичээрэй за юу гэж бодож байгаагаа. За эхлэе. Ужинго Game сургуулийн 3 дугаар бүлгийн тус-тусын үнэлгээ бол гарсан юм байна. 1-р бүлэг нь 95%-тай, 2-р бүлэг нь 83%-тай, 3-р бүлэг нь бол 89%-тай ингэж үнэлэгдэж гарч иржээ. Эндээс харахад бол яг 1-р бүлгээ бодох юм бол рейтинг нь бунсан байгаа ч гэсэндээ ер нь айгүй сайн ам сайтай төгссөн цувралуудын нэг гэж хэлж болно. Миний ихэд амар анхаарал татчихсан юм ба штэ тий. Улаан үстэй болд нь штэ гихүн. Тэгээд би яагаад ингэд нэрээ улаан үстэй болсон бол гэж бодож исэн чинь найруулагч болохлээрээ гихүний дотоод уур хилэн за тэгээд тэсвэр хатуужил ер нь өөрийнх нь тэр дотоод ертөнцийг үснийх нь өнгөөр илэрхийлэхийг хүссэн гэсэн. Энэ гитад амар нэттэй санагдаад байгаа заяа. За дараачих нь бүр ерөөсөн дуршихгүй ингээд амар хурд тавьчихсан. Гихүнд нөгөө нэг мөнгөтэй картын өгдөг штэ алтан картын тэрэн дээр season 3 буюу төгсгөлийн улирлын нээлт хийх он сартай яг таарсан байт юм байна лээ. Энэ тэгээд яг юм тохиолдол эсвэл үнэхээр ингээд жижиг деталь дээр хүртэл анхаарч хинт өгөх им зоригтой байснаа гоё гэдэг нь айгуу сонирхолтой байсан. Тийм учраас энийг бас та бүхэн мэдэж аваасай гэж хүссэн. Алдарт Кейт Бланчетт season 3 дээр тоглосон. Тэг би болохоор энэ жүжигчнийг юугаар нь амар сайн мэдхгүй гэхээр Синдерелла нөгөө нэг хойд хийхэн дүрийг бүтээдэг шүү дээ. Би бүр харчаад Синдереллагийн хойд ээж шүү дээ гэж шууд харсан. Айгуу сонирхолтой юм гэх юм бол фронт мен байгаа шүү дээ. Фронт мен болохоор нэг цонхоо буулгаад харж байгаа тий Лос Анжелест Америк төртөл энэ тоглоом одоо ингээд Ужинго Game явагдаж байгаа гэдгийг ингээд фронт мен харчаад дотроо юу гэж бодож исэн бэ гэхээр ганц зураг харуулчих юмсан гэж бодож исэн гэсэн. Netflix-ийн нэвтрүүлэгт эдгээр ингээд бөөндөө ярилцлаганд орж явахад анхны реакшн видео хийж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь бүгд би энэ жүжигчтэй ингээ нэг кино тоглосон гэж юу гэж үнэ хаппи байгаа нь харагдсан заяа бүр амар гоё. Тэгсэн чинь яг фронт менээс асуугаад тэгээ ямар байсан зургаад аруулж амжсан уу юу юм ярьж ингээд амжсан уу гэдгсэн чинь нөө ингээд бүгд амар шахуу төлөвлөгөөтэй хууртай байсан болохоор ерөөсөө ингэж уулзаж чадаагүй гэсэн. Тэгэл яг хоёр талаас нь ингээд зургийг аваад тэгэл дууссан гэсэн. Тэг ингээ хоёр тийш ямар ч уулзах боломж байгаагүй гэсэн. Тэгээ дотроо яг тэрийг ингээ хараад явахдаа ганц зургаад аруулчих юмсан. Би таныг ингээд тий шүтдэг штэ гэж ингэж бодож исэн гэсэн. Тэгэхээр манай алдарт инхаа хүртэл ингээд өөрийнхөө дуртай жүжигчэндээ тарах юм бол ингэж боддог байх нь штэ. Дараагийн сонирхолтой хэсэг гэх юм бол нөгөө нуугдаж тоглодог хэсэг гэдэг штэ. Тэр нуугдаж тоглодог хэсэг дээр өрөөнүүд онгойлгохоор өрөөнүүдийг ингээд яг хүүхдийн өрөөнүүд чиг тогтжуулсан байдаг те. Тэр гэхдээ зүгээр нэг тогтжуулсан зүйл бол биш юм байна лээ. Найруулагчийн хажуудаас яг тэр бүх дизайнерыг ингээд гаргаад ингээд бүх юмнуудыг ингээд бэлдээд санаануудыг нь гаргаж ирээд туслах тийм байсан юм байна лээ. Тэр хүн ярилцлага өгөхдөө юу гэсэн бэ гэхээр өрөө олгоныг айгуу тийм утга учиртай, агуулгатай хийхийг хичээсэн. За жишээ дурдах юм бол 120 дугаартай оролцогч тэр оролцогч ингээд өрөөлөө ороход харталт нь ингээд солонго байж ах жишээ нэ тий 222 дугаартай оролцогч маань төрдөг штэ яг төрөх өрөө нь болохоор битүү ингээд нэг юм далаад байгаа юм шиг тийм орчныг бүрдүүлэх гэж хичээсэн гэсэн. Ягаад гэвэл хийхээ эвлэгийн тусанд байж байгаад гарч ирдэг гэдэг утгаар нь юм далайтай тийм далайг санагдуулсан өрөөг хийсэн юм бэ лээ. Тэгээд өрөө олгоно айгу учиртай тухайн одоо оролцогчийн жүжигчдийн тэр character зан араншинд нь тохируулж бас өрөөг нь хийсэн гэжсэн. Энэ айгу сонирхолтойгоос хүмүүс нэг анзаараагүй юм байна лээ. Энэ жүжигчин байж тээ хөрхийн амтан зүгээр л дүрт ингээд муу талын дүр одоо муу талын дүр гэх нэшин зүгээр л яг үнэн хүний яг нэг тийм нэг хүний жинхэнэ мөн чанарыг гаргаж ирснийхаа хариуд уучлалтгүйгээд явж байгаа айгу өрөвдөлтөй жүжигчтэй байгаа байхгүй юу? Жүжигчин байгаа байхгүй юу? Тэгээд
энэ дээр ингэсэн байсан. Намайг хүмүүс Thanos тэгээ намгиу хоёроос илүү муу талын дүр гэх болсон. Миний хувьд тэр хоёр л хамгийн муу талын дүр шиг санагддаг. Гэтэ би хамгийн муу талын дүр биш ч хүмүүст хамгийн их үзэн ядагдаж байгаа дүр гэдэг бол баттай мэдэрч байгаа гэсэн мэс. Тэгээ хөрх юм дуучлалдахгүйсэн байсан. Дахил бүр нэг юм үзэн ядагдаж чадхаар дүр байгаа даа байхгүй юу? Тин нэг ихнэр нь тэг хүүхдийн ингээд тээж байгаа хайртай хүн нь тэгээд хүүхдийн бүр ингээд гаргачаад байж хахад тэр 120 дугаартайг алдаг нь яаж байгаа юм бэ? Мэдхгүй алчлаа гэж тэг. Гэтэл яг үнэндээ мөнгө нь бүр амар сохорсон байгаа байхгүй юу? Ер нь тэр үеэр ингээ хүн алаад явж явах ямар шаардлагатай юм? Тэгчих чинь тэгэл хөрх амтныг гайчаад алаа ичиж байгаа байхгүй юу? Ямар мэдрэл муутай амт юм бэ гэж шууд бодсон цаа. Хүүхдий чинь авраад эхнэрээ чинь ингээд аварч ах чинь чичт ямар мэдрэл муутай гар вэ гэж шууд дотроо хараасан цаа. Season 1 дээр бас тоглосон жүжигчтэйгээ оруулж ирж байгаа нь агай гоё санагдсан байхгүй юу? Жишээлбэл 67 дугаартай оролцогч маань орж ирсэн. За season 2-ын Thanos топ man бас гарч ирсэн. Нэг хүмүүсийн нөгөө нэг гинт бодолд ингэж орж ирж байгаа штэ. Яг тийм үйл явцаар ингэж оруулж ирсэн айгуу гой таалагдсан. Тэгээд топ man ингээ удаан хугацааны дараа бас олон нийтийн ийм үйл ажиллагаанд оролцож байгаа. Ингээ бүүнөрөө нээлтэн дээр нь 3-ын нээлтэн дээр ирсэн бэ нэлээ. Би ингээ дахиж ийм алдаа гарахгүй байхыг хичээн. Одоо би үнэхээр ухаарсан гэд фэнүүдээсээ бүм үзэгчдээсээ уушлалтгүйсэн. Энэ нь гэхдээ солонгос үзэгчд заяа фэнүүдэд нь нэлийн их таалагдж байгаа. Мэдгүй ягаад ч юм бэ ингээд солонгосчууд амар cancel culture амар хөгжсөн шүү дээ. Тэгж яхад л топик бол ингээд амар сайн хүлээж авсан. Айгүй эргээр хүлээж авсан. Йоо. Бас өөр сонирхолтой баримт гэх юм бол манай 222 дугаартай оролцогч маань яг жинхнээс 23 настай юм байна лээ. Тэгээд Шивон жүжигч маань болохоор 36 настай. Насны зөрүүтэй хүртлээс айгүй мундаг тоглосон байгаас надад тэр нь амар сонирхолтой санагдсан. За би 125 дугаартай оролцогч байгаа зү. Нэг амар доожоогүй би тэрийг VIP гэж бодож байсан заяа нөгөө нэг үзээ сууж идэг амар зэрлэг гараад идэв штэ. Би тэдэр гэж бодсон ч үгүй эдгийн өвчтийн амар гайхсан штэ. Фронт миний дүү. Энийг одоо хүн болгон л ярьж байна. Тэр одоо ямар үлийгээ яваад байгаа юм бэ? Бүр өстө хурж ирээл бүгдийг ингээл устгаал нөгөө VIP-үүдийг бүгдийг алж малаал бүрстэ алах юм байх гэсэн чинь ямар ч тийм байгаагүй. Тэр юусаа амар сонир санагцсан. Йоо. Энийг бас надад хэлүүлдэггүй та нар ус дотроо тавьчихж байгаа ах тий. Солонгост одоо бол ужинго гейм бас нэлээд хөрхэн вайрал болж байгаа. Ер нь айгүй алдартай байгаа ийм драмач гэдэг юм уу киноны дараа заавал ийм юунуудыг нь pop-up story гаргадаг. Эсвэл ингээд тоглоомуудын ивентийг бас хийдэг. Ужинго гейм бол нийсээс 1 2 3-ын бүх ивентийг нь солонгоста хийж байгаа. Тэгэхээр айгүй мундаг кино болсон гэсэн үг. Тэгээд энэ удаагийн ивент нь болохоор би очиж чадаагүй гэхдээ очих байхаа. Хэрэв очих юм бол би дахиад бичлэг хийнэ. За тэрэн дээр бол ямар ч тач ингэж нөө дээс тоглуулж байгаа юм билээ. Дээс тоглуулад явж байгаа. Тэгээ хамгийн сонирхолтой юм бол солонгос дэшээ те гудамжаар ингээд явж байгаа. Хүмүүсээр ингээд тоглуулад явж байгаа юм билээ. Гадаа гудамжаар ягаан юм хувцтай юм хамгаалагчт нь. Тэр бас айгүй сонирхолтой. Хүмүүс нилээн тэрийг гоё эргээр хүлээж авч байгаа. Тэгээд ер нь солонгост айгүй гоё сонирхолтой зөндөл гоё юмнууд болж байгаа юм шиг бэ лээ. За тэгээд миний хэлэх юмнууд ийм байлаа. Сонирхолтой баримтууд гэх юм бол нэг иймэрхүү баримтууд байлаа. Та бүхэн ч гэсэн сонирхолтой баримт байх юм бол надад хуваалцаарай за. Тэгээд дараагийн имшлэг хүртлээр түр баа.